Жавхагийн тэмцэл яаж буддийн шашин биш шинжлэх ухаан гэдгийг баталж байгаа. Жавхаа чинь ингэж байгаа юм. Одоо би энэ юмн дээр энэ Симбат түүний нөхөд гэдэг энд бол дэлхийг аварна гэсэн үзэл санаануудыг зүгөөд ингэ гаргах юм байна тийм үү. Тэгвэл энэ чинь бид нар өнөөдөр агуу үндэстэн бид нар өнөөдөр дэлхийн хэмээл ингэсэндээ авах цаг 800 жилийн дараа бид нар дэлхийг аварнаа гэсэн одоо бид нар аврагчт нэг гараад ирлээ шүү дээ. Энэ утгаараа энэ хүмүүс маань хамгийн том буянтан. За буянтан байж Жавхагийн одоо юм уу эсвэл энэ хүмүүсийн хийж байгаа тэмцэл нь буддийн шашныг шинжлэх ухаан гэдгийг яаж баталж байгаа. За тэгэхээр зэрэг буддийн шашин чинь шинжлэх ухааны хэл нь бол ерөнхийдөө хоёрхан хэл байгаа шүү дээ. Буян нүгэл гэсэн хоёр хэл дээр л бүх юм явагдаж байгаа. Буян нүглийн ялгаа нь бол ерөөсөө зөв үзэл буруу үзлээс эхэлж байгаа. Буруу үзэл нь юу гэдэг вэ гэхээр хүн өөрийнхөө ам амжиргаа те энэ насны хэрэг гэж яддаг байхгүй. Тэр нь одоо энэ би үзэл гэдэг яриад байгаа. Би ахын хэрэглээ тийм ээ. Ахыухан сайхан болгох. Энэ юм чинь энэ буруу үзэлтэй явцдаг байхгүй юу? За. Энээс зөв үзсэн тэгвэл эн чинь 10 нүглийн үүдийг нээдгээ. Яагаад гэвэл энэ зөвхөн би гэсэн бодол чинь би сайхан амьдрна гэсэн бодол чинь хомхоо сэтгэлээр үүдэгдэх юм аа. Ингээд энэс илүү болно гэдэг юм чинь 20 санаар үүдэгдэх юм аа. Энэ нэг 10 нүглийн чинь хамгийн гол нь нүгэл нээдэг байхгүй юу? Буруу үзэл хомхоо сэтгэл 20 санаа. Ингээ хомхоо сэтгэл 20 санаатай ийм усуу чинь худлаа ялэг хов хөөх хэрүүл тэмцэлийг дэмий чалчаав гэрх ийм л дөрвөн хэлний үлийг үлдэж байдаг. Биений үл нь бол тэгээ хулгай буруу өрсөлд аллах ингээд энэ 10 нүгэл чи эндээ ордог байхгүй юу. Энэ буруу үзэл зөвхөн өнөөдрөө гэсэн зөвхөн өөрийнхөө ам амжиргааг хөөс энэ буруу үзэл чинь энэ 10 нүглийг үйлдүүлдэг үүд нь болдог юм аа. Тэгвэл энэс аврах гарцсан зөв үзэл буян нь юу гэдэг вэ? Зөв үзлээс эхэлдэг. Зөв үзэл нь хамаг амтныг аварна гэсэн үзэл санаа байдаг байхгүй юу. Агуу үзэл байдаг байхгүй. Зөв үзэл нь юу гэвэл агуу үзэл гүн үзэл хоёр байдаг. Агуу үзэл нь юу гэвэл хамаг амтныг би аварна гэсэн тэр эрхлэх зориг байдаг байхгүй юу. Энэ зоригийг дагаад тэгвэл эн чинь цааш нь 10 цагаан буйныг үйлдүүлдэг байхгүй юу. Энэ хамаг амтны чинь ингээд одоо энэ дэлхийн мохордол энэ мохордол зөвлөлийг ингээд бодтойгоор харчаад одоо энэ баяр хүү болоруулын багтар бид нар чинь байж чадсан үүднээс энэ тэмцлээ эхэллээ шүү дээ. Нөгөө нэг бид гурав ингээд одоо яриа суугаад байгаа юм маань энэ агуу заяатай мөртлөө боолынхаа боол болцсон тавилын эдэлж байгаа монголчуудаа нэгтгэх гээд байгаа. Яг үнэ. Боолын боол болцсон. Мөн үү? Тэгээд энэ юм маань эргээд бид нар нэгдснээр зөвхөн бид нар сайхан амьдрах гэдэг биш. Нөгөө өвгдийн минь хийж явсан. Одоо астрономийн цаг нь болчихсон байж байгаа 800 жилийн мөчтөгтэй ирдэг тэр үйлээ дахиад монголчууд хийхгүй өөр хүн хөндөлөлтөнд байхгүй болчиход байгаа. Яг энийг ярихаар ингээд таньдаг мэддэг хүмүүс ингээд намайг солиорч юм шиг хардаг байхгүй юу? Энэ юу болчихгүй. Тэгээ нүүрэн дээр болохоор хэлдэггүй нэг үү. Үнэ. Гэхдээ нөгөө түрүүний хэлдэг дараалалаар явна. Эхлээд шоолцохоо. Дараа нь гайхна. Дараа нь ухаарна. Тэгээд дагна. Яагаад шинжлэх ухааныг баталвал гэдэг вэ? Тийм. Тэгэхээр чин баталсан та баталсан шүү дээ. Хэрвээ бид нар энэ 90 жилийг туулаагүй бол бид энийг бас ойлгохгүй ч гэсэн юм бүү мэд чинь. Ийм юм а гэдгийг биднэрт ойлгуулж өгснөөрөө бид нөгөө үүрэгтэй ажлаа ойлгож эхэлж байгаа. Өөрсдийнх нь төвшөнд хүрч байгаад өөрсдийнх нь төвшнээс ярьж ойлгуулад ойлгуулад хэрвээ бид нар яг өөрсдийнхээ мад аж ахуйтай яваад бид нар социализм руу юм арчил руу ороогүйсэн бол бид үүргээ ойлгохгүй ч байж болох юм. Энэ үнийг ойлгуулахын тулд тэгвэл 37 онд тэр олон лам амиан зулж дэлхийн жишг Монголд орж ирж байгаа тийм ээ. Ер нь яг би бол өөрөө тэгж боддоггүй. Монголчуудад ойлгуулахын тулд энэ 90 жилийг хатуу үйл явдал бидэнд зайлшгүй тулгарчээ. Одоо тэгэхээр чинь монголчууд хүн төрөлхтний тусын тулд нэг үеийг зайлшгүй өөрийнхөө нэг үеийг зайлж юм энэ үндэстэй. Тэгэхээр чи энэ агуу үндэстэн байлгүй яах вэ? Ер нь агуу гэдэг нь бол тодорхой л доо. Энэ дэлхийн жишг дотор ороод ийм байна гэдгийг өөрсдөө туулж мэдээд хатуу хөвтүүг нь өөрсдөө туулж мэдээд ингэж туулж мэдснийхээ үндсэн дээр бид нар хөдлөх ёстой байна гэдэг нэг сэрхүү тийм ээ. Бид нар аврах ёстой байна гэдэг тэр үзэл. Тэгээд тэр юм маань гарч ирлээ гэдгийн баталгаа нь энэ Жавха энэ 90 цагийнхан одоо энэ бид нар дэлхийг аварна гэсэн энэ цаана судалгааг гаргасан монголчуудын дэлхийг аварна гэсэн яриа яагаад буддаг шинжлэх ухаан болгох юм бэ?
яах вэ юм байхгүй юу? Монголчууд тухайн үед дэлхийг аварна гэдэг ингээд 13 дугаар зуунд орж гэж та үзэх үү? За тэгнь. За тэгсэн үү. За тэгвэл тэгээ аварна гэсэн чинь нөгөөдөл чинь тэр авралын ухаа аврах гээд ингээд яасан байна штэ. Нөгөө нэг дэлхийн бүх юмнуудын соёлоодын сонсож байгаад за энэ аврагч юм байна гэ буддизмыг сонгосон байна штэ нөгөөдөл чинь. Тийм учраас гарцаа байхгүй буддизм бол бидний дархлаа юм а гэдгийг нэг буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа байгаа. Тэдгээр сүлд одоо орж ирсэн ч гэсэн хэрэг буддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байна. буддизм бол бидний дархлаа юм а гэдгийг ганцхан Батулга яриаггүй. Тэгэхээр тэр нь яг тэр шинжлэх ухаан гэдэг. Манай уламжлалт шашин гэвэл нэг болж байгаа. Тэгээ шинжлэх ухаан гэдэг чинь та бүхэн энэ гал үндэсний дуудлага энэ цоврал дээр ингэж баталсан шүү дээ. Олон баримтуудыг оруулж давхар ингэж оруулж байгаа тийм ээ. За шинжлэх ухаан гэж өнөөдөр материалистууд заавалчгүй туршилтаар батлагдсан юмыг шинжлэх ухаан гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр туршилтанд заавалчгүй лаборатори туршиж өгч градиентанд харуулад за энэ гараас ингэнэ гэсэн за яг ингэж байна. За энэ бол шинжлэх ухаан юм а тийм. Тэгэхдээ энэ шашин маань өөрөө нийгмийн удирдлага гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр чин зэрэг нийгмийг яаж зөв удирдах вэ гэдэг юм чинь заавалчгүй нийгмийн амьдрал дээр туршигдож өгч за энэ юмаа гингүүт нь буруу юмаа гэдэг нь батлагдсан цагт за шинжлэх ухаан мөн байна уу гэж хүлээн зөвшөөрөх хэмжээнд гарч ирэх гэдэг шүү дээ. Энэ бурхан шашин чи өөрөө нүцгэн үннийг л дэлгдэг байхгүй юу? Үннийг байгаагаар нь л дэлгдэг байхгүй нууж халахлах юмгүй. Үннээс нуугдаж энэ хүмүүс чинь яг энэ байдлаараа үннийг хэлээд байгаа хүмүүс шүү дээ. Ийм байдал биднийг аваачсан учраас л бид нар шүү дээ. Автж байгаа нэг секунд, нэг цаг, нэг өдөр нэг цаг гэдэг нь өөрөө бидний сүүл мөхөрлөө явуулаад байгаа учраас бид сэтгэл шанаа. Өнөөдөр эднэр байна шүү дээ тий. Энэ мухардчлаа хөгжүүлж мөхөлөө гэдэг энэ хүүхэд ярьж байна. Бүр дунд сургуулийн хүүхэд зураг урамтай л гэж байна. Гэхдээ энэ шашны тэргүү маань бид ард түмэн иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогоодыг хүлээн зөвшөөрч хоорондоо хөвтэй түнжинтэй байх юм бол бид энэ ирээдүй их сайхан байна даа гэж. Ингээд ингээ худлаа явж байна. Ийт бүгдэд байна. Тэгвэл энэ үнний хамаг амтныг аварна гэд биш болцтойгоо энэ яриад байгаа улсууд маань энэ бид нар мөхөж байна шүү, эдгээрээ мөлхөж байна шүү гэдэг юм ингээд үннийг ингээ ярьж байна. Энэ өөрөө үнэн л байхгүй. Танд жоохон эмзэгэл тосч байгаа байхгүй. Үннээс нуугдах хэрэггүйгээд ингээ яахад бол энэ чи өөрөө тодорхой л байхгүй. Одоо хэдэн 100 мянган хүүхэд дунд сургууль төгсөөд хэдэн тэндээсээ өрсөлдөө дээд сургууль дараа тэндээсээ гарч ирээд ингээд нэг юм доктор боллоо гэдэг ингээд явлаа гэхэд энэ чи тэр хүнд л арай илүү үнэлэгдэл тийм хүн болж байна гэсэн үг. Яг үнэ тий. Тэрэнд бэлтгэж өгөх юм байхгүй дээ. Өөрөөр бол бид нар өөрсдөө өөрийн мэдлэгээр хүүхдүүдэд боол болгож бэлтгэж. Тэгэхээр